үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Үл хөдлөх хөрөнгийн албан дотор төлөгч гэж хэнийг хэлэх вэ? Үл хөдлөх хөрөнгө гэдгийг Монгол Улсын иргэний хууль зааснаар газар түүнээс салгамжт зориултын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийг хэлдэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт эд хөрөнгө өмчлөгч, хувь хүн, хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага төлөөний газар болон гадаадын иргэн харьяалгүй хүн албан дотор төлөгч байна. Мөн үл хөдлөх хөрөнгийн албан дотроос чөлөөлөгдөх эд хөрөнгө гэж байдаг. Үүнд улсын болон орон нутгийн төсвөө санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө, иргэн хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг суман дахь орон сууц, нийслэлдэх 2 орон сууц, нийтийн эзэмшлийн барилга байгууламж, нийслэл хотын тусгай бүсэд бүртгэгдсэн барилга байгууламж, чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж зэрэг хамаарна. Албан доторыг ногдуулахдаа хуулийн этгээд бол улирал бүр тэнцвэр хэмжээгээр ногдуулан улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор төлдөг. Хувь хүн бол жилд 1 удаа ногдуулан 2 сарын 15-ны дотор төлдөг. Хувь хэмжээний хувьд үл хөдлөх хөрөнгийн албан доторын хууль зааснаар хөрөнгийн зориулалт байршлаас нь шалтгаалan 0.6-аас 2% хүртэл хувиар аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан хувь хэмжээгээр ногдуулдаг. Үл хөдлөх хөрөнгийн албан доторын тайлан иргэн хуулийн этгээд нь жилд 1 удаа тайлгнах бөгөөд 2 сарын 10-наар тайлгнах ёстой. Татвар төлөгч та үл хөдлөх хөрөнгийн албан дотор төлөхдөө банкны бүх төрлийн аппликейшн ашиглан төлөх боломжтой бөгөөд ингэснээр та цаг хугацааг хэмнэх мөн төгрөг мөнгөний зөрүүгөө төлөх боломжтой юм а. Хугацаанд татвараа төлсөн татвар төлөгч танд баярлалаа.